За ашгүй одоо микрофон холбогдчихлоо. За энийг 3 дахь давтчихж эхлэж шээ. Микрофоноо холбож чадахгүй гоо фейлдэд. За энэ нөгөө миний ярихаар төлөвлөсөн 100 сэдвийн маань дугаар 12-т cross posting from Instagram to Facebook pros and cons гинэ. Нөгөө Facebook, Instagram-ийн пост зэрэг хийхээр ямар давуу болон сул талтай байдаг вэ гинэ. За би энэ Google Gemini-гаас монгол хэл дээр асуусан. Тэгээ нөгөө Google Gemini маань 2026 оны 2 сар хүртэлх мэдээллийг Google дээрх мэдээллийг ашиглаж байгаа тий. За ингэнэ Facebook болон Instagram-д нэг контентыг зэрэг байршуулах кросс постинг нь цаг хугацаа хэмнэх гайхалтай арга боловч платформ бүрийн онцлогоос хамаарч өөрийн гэсэн дөрмийн бос үр дагавартай байдаг. Таны бизнест эсвэл хувийн хуудсанд аль таланд давамгайлахыг доор харьцуултаас харна уу гинэ. За давуу тал гэж байна. Давуу талууд үр ашиг ба хүртээмж энэ гэрэл гэл бадах юм а тий. Жохон ингэсгээ тавьчих уу. За би өөрөө жохон ингэсгээ суучих уу. Ингээд за одоо арай дээр боллоо шүү. За ингэсгээд за давуу талууд гинэ үр ашиг ба хүртээмж цаг хугацаа хэмнэн платформ бүр тусад нь зураг болон текст туулах шаардлагагүй нэг товчлуураар хоёр газар зэрэг нийтлэн. За энэ бол ойлгомжтой тий. Идэвхтэй байдлыг хадгална гинэ. Хоёр хуудас хоёулаа тогтмол шин мэдээлэлтэй байх ба дагагчд нь амьд мэдээлэл өгөх тустай. За окей. Хүртээмж буюу ричийг нэмэгдүүлнэ гинэ. Facebook-ийн хэрэглэгчид болон Instagram-ийн хэрэглэгчид өөр байдаг тул та нэг контентоор илүү өргөн хүрээний хүмүүст хүрч чадна. За окей. Зардал бага гинэ. Тусдаа хоёр өөр төрлийн контент бэлдэх дизайнер контент бүтээгчийн ажлын ачааллыг бууруулна гинэ. За окей. За сул талууд гинэ. Платформын үл зохицол. Текстийн хэв маяг зөрөх гинэ. Instagram-д хаштаг болон эможи чухал байдаг бол Facebook-д хит их хаштаг ашиглах нь спам шиг харагдаж хүмүүсийн дургуутслыг төрүүлдэг гинэ. Линк ажиллахгүй байх. Instagram-ийн пост доторх линкүүд дарагдах боломжгүй, clickable биш байдаг гинэ. Хэрв та Facebook зориулсан линктэй пост оруулвал Instagram дээр тэр нь зүгээр л текст болж харагдана гинэ. За окей. Хэрэглэгчийн туршлага. Хоёр платформыг хоёулангийн дагдаг үнж хэрэглэгчийн хувьд яг ижил зүйлийг хоёр дахин харах нь залхмаар санагдаж магадгүй. Нэрээ тийм байх тий. Ингээл Facebook орсон нэг хүнийх дээр нэг ижил юм, Instagram дээр нь ч нэг юм байгаад байвал. За зургийн харьцаа гинэ. Instagram голчлон нэг харьцах нэг буюу дөрвийг харьцах нь 5 зургийг илүүд үздэг бол Facebook дээр хүндлэн буюу 16-ыг харьцах нь 9 харьцаатай зургуур зүгээр харагдаг. Кросс пост хийхэд аль нэг талдаа зургийг тайрагдах эсвэл муу харагдах гэсэн. Өнөөдөр тийш формат нь таарахгүй байна. YouTube, Facebook гэдэг шиг юм байна л да. Tag хийх асуудал гинэ. Instagram-ийн аккаунтыг Facebook tag хийхэд ихэвчлэн холбоос нь ажилтдаг гинэ. Instagram-ийн аккаунтыг Facebook tag хийхэд хизээ ажилтдаг гинэ. За хизээ кросс пост хийхэд тохиромжтой бай гинэ. Хэрвээ та заавал зэрэг байршуулах шаардлагатай бол дараах зөвлөмжийг дагаарай гинэ. Чухал мэдээлэл, ажиллах цагийн хуваар өөрчлөгдөх шин салбар нэгдэх зэрэг мэдээллийн чанартай постууд гинэ. Meta Business Suite ашиглах. Шууд Instagram-аас Facebook руу шийтгэхийн оронд Meta Business Suite ашиглан пост бүрийн тайлбарыг captions тусад нь Facebook линкийг Instagram хаштаг нэмэх засаж оруулах илүү мэргэжлийн харагдана. Зөвлөгөө гинэ. Хэрв таны зорилго брендийн нэр хүндээ өсгөл кросс пост хийхээс илүүтэй платформын онцлог тохирсон контент оруулах нь илүү өндөр хандлтаа авдаг гинэ. За форматанд нь тааруулаад тусад нь хийвэл зүгээр гэж шít. За тэгээд энэ удаагийн бичлэг юм байла. Нөгөө комент үлдээсэндүүдээ бас маш их баярлалаа. Юуны талаар асуусан байсан. Meta Business Suite-ийн талаар асуусан байсан. Ads Manager-ийн талаар. За яг үнийг хэлэхэд бол би boost сайн хийдэг төрлөө юм биш. Би өөрийнхөө орчуулга дээрч boost хийдэг байсан. Би нөгөө share хийдэг үнээр share хийдэг байсан. Тэгээд яг хөө би зүгээр огт мэдгүй хүмүүст гэж зориулаад Ad Center Ads Manager-ийн ялгаатай байдлыг дараагийн бичлэгээр оруулнаа.